Сайн байцгаана уу эрхийн өмнөд үзэгчтэй. Өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол хичнээн өхөөрдөн баяр баясгалантай боловч дотроо шаналж ганцаардаж явж магадгүй бяцхан зүрхүүдийн тухай юм. Өнөөдрийн сэдэв бол хүүхдийн сэтгэл готрлыг таних. За энэ сэдвээр бид нэр хүүхдийн сэтгэл судлаач Наран Булгатай ярилцах болно. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Элит цэцгийн салон болон Солонгосын номер 1 сэтгэл судлалын төв болох Hagman Mongolia оролцож байна. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Элит цэцгийн салон. Цэцгийн соёлыг элит цэцгийн дэлгүүрээс. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Hagman Mongolia сэтгэл зүйн төв. За манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. За бас намайг нэвтрүүлэгтээ оролцуулсан та бүхэнд баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн сэдэв болохоор бага насны хүүхдийн сэтгэл готрол гэсэн сэдэв байгаа. Тэгэхээр нөгөө хоёулаа хүмүүс насан турш хүмүүс сэтгэл готролд ороод идэг юм шиг те. Бага насны сэтгэл готролд ордоггүй юм шиг хүмүүс бас ойлгоод идэг. Тэгэхээр энэ талаар бас илүүгээ дэлгэрүүлж ярилцъя. Тэгэхээр томчуудын сэтгэл готрол, бага насны сэтгэл готрол хоёрын одоо ялгаа юу байдаг вэ? Тэгэхээр ер нь томчуудын сэтгэл готрол гэдэг бол мэдээж энэ нөгөө бага насны хүүхэд наснаас ер нь бол эхлэн тавигддаг. Тэгтээ бол томчуудын хувьд бол мэдээж энэ бол гадагшаа илэрч байгаа тэр нэг хэлбэрээрээ зан үйлээрээ хоорондоо жоохон одоо юм ялгаа бол байна. Бусад ерөнхий хэв шинжүүд бол ерөнхийдөө бол адилхан нөгөө үндсэн одоо сэтгэл готрдаг, уйтгар гүнгийг маш их мэдэрдэг те, хоол нойрны цикл алдагддаг гэдэг ч юм уу ерөнхий нэг одоо юм шинжүүд нь бол ер нь төстэй. Гэхдээ том хүн дээр бол энэ нөгөө цаашаага юугаар илэрдэг вэ гэхээр ихэвчлэн хурц хэлбэрээр гадны ямар нэгэн төрөмгийлэл эсвэл ямар нэгэн зүйл донтох, за давхар ямар нэгэн зүйлийн төгшөөрийн эмгэгтэйч гэдэг ч юм ямар нэгэн айцын эмгэгтэй, за эсвэл одоо бүр хамгийн сүүлийн ер нь сэтгэл готрлын эцсийн зогсоол бол ер нь амиа хорлох байдаг. Тэгэхээр энэ үйлдэл дээр бол томчууд ихэвчлэн очдог. Хүүхдийн сэтгэл готрол бол ерөнхийдөө арай жоохон өөр байдлаар, ягаад гэвэл хүүхд чинь өөрөө өөр ертөнц яг нөгөө хөгжиж байгаа, өсөж байгаа энэ үе дээр явж байгаа учраас нөгөө амиа хорлох гэдэг энэ зогсоол хүртэл явахгүй л дээ. Тэгтээ бол ихэвчлэн хүүхдийн одоо өөрсдийнх нь тийм нас биений одоо сэтгүүн онцлог тохирсон тийм олон янзын одоо юм эмгэгийн шинжүүд байна л да. Жишээлбэл одоо нэг анхаарал нь сулардаг, эндээс үүдээд анхаарлын дутмагшилтай болох гэдэг ч юм уу да. Ингээд эсвэл одоо хин нэгний хайр одоо анхаарлыг татахын тулд тий гадагшаага одоо сургуулиас гадуур тий одоо муу хүүхдүүдтэй нийлдэг гэдэг ч юм уу. За нийгмийн эсрэг зан үйлийг үлдэх гэдэг ч юм уу. Ингээд арай жоохон дээрлэлт хийдэг ч юм уу тийм ээ. Ингээд тийм өөр зан үйлээр ингээд илрээд идэг. Энэ илэрч байгаа зан үйлийн хэлбэрүүд нь томчууд дээр бол ер нь арай өөр. Томчууд бол ихэвчлэн донтолт руу бас явна гэхдээ голцоо арх гэдэг ч юм уу да тийм ээ. Архины донтолтоо за хамааралтай ийм болж байхад бол амиа орлож байхад хүүхдүүд бол арай нэг өөрөөр нөгөө компьютер одоо гар утсан донтох, за эсвэл бол муу хүүхдтэй нийлэх, дээрлэлт хийх ингээд ийм өөр байдлаар зан үйлийн өөр хэлбэрээр жоохон илэрдэг ийм ялгаанууд ерөнхийдөө байгаа гэсэн үг. За тэгэхээр өнөөдөр манай нэвтрүүлэгт 12 настай хүүхэдтэй ээж захаа бичсэн байгаа. Тэгэхээр энэ цагийг хоёулаа эхлээд уншия. Миний охин 12 настай, бидний амьдрал сүүлийн жил хүнд байсан. Би нөхрөөсөө салж охиноо өөрөө өсгөж байгаа юм аа. Өөрийгөө сэтгэлийн хааттай охиноо хамгаалж чадна гэж итгэж байсан ч одоо бүх зүйл хяналтаас гарч байх шиг санагдаж байна. Охин маа сүүлийн үед маш их өөрчлөгдсөн. Хичээлдээ явахыг хүсэхгүй, найз нөхөдтэйгөө чуулцгаа болсон. Болж л өгвөл өрөөндөө хаалгаад хөвжээд дуу чимээ гаргалгүй байгаад идэг болчихсон. Нэг удаа гинж яваад ортол ганцаараа уйлаад сууж байсан. Ярилцах гэхээр өөрийгөө хаагаад би зүгээр л гээд байх юм аа. Би өөрийгөө маш их буруутгаж байна. Одоо өдөр бүр шүн чундж чадахгүй байна. Би охиноо хамгаалж чадахгүй байгаа юм шиг санагдаад байх юм аа. Та намайг охинтойгоо ойлголцоход тусалж чадах болов? Би үнэхээр яахаа мэдэхгүй байна гэсэн байна. Тэгэхээр энэ захиан дээр дурдсан байгаа энэ охины одоо гаргаж байгаа үйлдэлүүд гэдэг нь шүү дээ. Чинь өрөөндөө хаалхад хөвжөө ганцаараа байх. За ингээд уйлж ийн гэж юм те асуухаар хариулахгүй байна гэж юм. Тэгэхээр энэ сэтгэл готрлын бас шинж мөн үү? Дээрэс нь 12 нас гэдэг чинь бэлгийн бочлолт явагдчих эхэлж байгаа буюу өсвөр нас руу ороод эхэлсэн биз дээ. Тэр өсвөр насны хүүхдийн угаасаа нэг юм онцлог, насны онцлог гэж яриад байдаг. Энэ нь сэтгэл готрол хоёрыг яаж ялах ёстой вэ? Би одоо хүүхэд байж байгаа том хүн болох гэж байгааг нэг завсрын үе байгаа даа шүү дээ. Энийг л бол ерөөсөө өсвөр үе гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр өсвөр үед бол дан ганцхан бие физиолог биш, сэтгэл зүйн хувьд ч гэсэн маш их өөрчлөлт ордог. Ягаад гэвэл бие физиолог дээр нь өөрчлөлт орж байгаа учраас энийгээ дагаад хүүхдийн гормоны өөрчлөлтүүд дээрээс нь бие физиологийн өсөлт хөгжил байна. Энэ бүхэнтэй холбоотойгоор хүүхдийн сэтгэл зүй ихэвчлэн хаашаагаа явдаг гэхээр сөрөг тал руугаа нөгөө өөрийгөө олох гэж явж байгаа учраас үнэхээр одоо юу гэдэг нь тийм маш эмзэг
байдалтай болчихсон. Тэгэхээр энийг нөгөө эцэг эхчүүд нь яг энэ өсвөр насны дээр нь ийм онцлогуд явагддаг, сэтгэл зүйн ийм өөрчлөлтүүд явагддаг, өөрийнхөө би хинбэ гэдэг энэ асуултын хариуг олох гэж өөрийнхөө ертөнцөөр аялж явж байгаа гэдгийг ерөөсөө нөгөө ойлгодог учраас яагаад надтай ярихгүй байгаа юм, яагаад дууга хураацсан тий, яагаад бид нартай харилцахгүй байна, яагаад чи хань үсгэж юу гэл ингээд чи биднэрт юм хэлэхгүй, яагаад найзуудтайгаа нийлээд байгаа юм гэдэг ч юм уу тий. Аав ээж чинь чиний ард байж гин гэдэг зүйлийг нөгөө дээрээс доош чиглэсэн ийм харилцаагаар нөгөө хүүхдийг жоохон захирангуй гэдэг ч юм уу захиргааталтай аргаар ингээл нөгөө хүүхдийг юм хэлүүлэх гээл юм хийлгэх гээл өөрийнхөө санааг тулгаал ингээд дэвэл хүүхд чинь улам нөгөө цаашаа байгаагийн шалтгаан чинь би өөрийгөө хүүхэд өсвөр наснд ороод ирэхээр би таах чадвартай болж байна. Би том хүн болох гэж байгаа гэдгийг ойлгодог учраас нэг юм өөрийн гэсэн ертөнцийг би болгоод тэрэн дотор амьдрах га тэр маань юу вэ гэдгээ ингэж нөгөө үзэл сонирхож явдаг аялалд бол ер нь явж байгаа гэж ойлгож болно л доо. Сүүлийн үед эрдэмтэд бол юу гэж үзэж байгаа гэхээр хүүхдийн одоо сэтгэл готрлыг ерөнхий зүгээр уйтгарлах, гуниглах энэ сэтгэлээс тийм ээ ялгаатай авч үзэхгүй бол эцэг эхчүүдийн дунд ийм буруу ойлголт аявуух байгаад байна. Хүүхэд бол ер нь бол гунигладаг, ер нь ямар ч хүн гунигладаг. Хөнгөн сэтгэл готрол бол юу вэ гэхээр өдөр тутмын амьдрал дээр ямар нэгэн зүйл таагүй зүйл болоход бид нар уйтгар гунигийг мэдэрдэг нь бол хэвэн. Гэтэл энэ уйтгар гуник маань дан ганцаараа ганцхан уйтгарлаад гуниглаад байвал энэ сэтгэл готрол болно гэсэн үг биш. Тэгэхээр зөвхөн ийм гуниглаад уйтгарлаад байгаа тэр зан үйлийг нь харчаад энэ эсвэл сэтгэл готрол орсон байна гэж оншилж хийлж ерөөсөө болохгүй гэдэг байгаа байхгүй. Хамгийн гол зүйл юу гэхээр энэ одоо сэтгэл готрол чинь зөвхөн ганцхан сэтгэл готраад байгаа энэ нэг шинжээс биш. Энэ дотор ч маш олон янзын зүйлүүд явж байгаа. За бие физиологийн өөрчлөлттэй холбоотой биеийн одоо ийм онцлог шинжүүд илэрдэг сэтгэл готролд ороод ирэх юм бол за тэгээд дээрэс нь тань мэдхийн хувьд бол өөрчлөгддөг. Яагаад гэвэл аливаа зүйлийг дандаа шүүмжилдэг, зүрх өнцгөөс нь хардаг тий. За тэгээд дээрэс нь сэтгэл мэдрэмжийн хувьд бол ер нь өөртөө итгэл байхгүй. За тэгээд ер нь бол дандаа гутрангуй гэхээс гадна уйтгартай ямар нэгэн өмнө нь хийдэг байсан аз жаргалыг мэдэрдэг байсан тэр зүйлээ хийхэд ерөөсөө аз жаргалыг enjoy буюу тий баяр баясгалан ийм зүйлийг огт мэдрэхээ байчихсан сонирхол байхгүй болчихсон тий. Ийм одоо сэтгэл мэдрэмжийн болон танин мэдхүйн болон бие физиологийн олон янзын шинжүүд нэгдчихэж энэ сэтгэл готрол гэдэг энэ одоо эмгэгийн шинжийг бол бий болгоод байгаа юм л да. Тэгэхээр дан ганцхан уйтгалж гин гуниглж гин гэдэг энэ зан үйлийг хараад эцэг эхчүүд нөгөө энэ хүүхд готролд орчихжээ гэж ерөөсөө дүгнэж бол болохгүй л гэсэн. Гэр бүл салсан гэд бичсэн юм шүү дээ тийм. Сүүлийн жил хүнд байсан. Одоо ингээд захинд харагддаг л та. Амьдралын орчин нөхцөл нь хүнд болоод ирсэн байна. Аав ээж нь салаад эхэлсэн байна. Мэдээж ээж охиныгоо л анзаараад байгаа боловч салтын үүднээс бас ээж ч гэсэн сэтгэл готролд бас орсон л байх. Тэгэл ингээд ээжигээ хараад өрөвддөг ч юм уу, энэ амьдралаа бодоод тунгаадаг ч юм уу. Одоо энэ салалт за салалт гэхээс илүүтэйгээр ээжийн бас одоо нөхцөл байдал сэтгэл зүй хүүхдэд юу яаж нөлөөлөх вэ? Зөвхөн хүүхдийн өрөөндөө ингээд уйлж байгаа тий тэр уйтгар гүнийг мэдэрч байгаа энэ зан үйлийг хараад бид нар шууд сэтгэл готрол гэж бас болохгүй л байна л та. Тэгэхээр энэ хүүхдтэй бид нар уулзж ээж хизэнээс эхэлсэн яасан тий ямар хүчин зүйлүүд нөлөөлсөн өөр ямар шинж тэмдгүүд илэрч ийн гэдгийг маш олон зүйлийг харгалзаж үзэж энэ хүүхдийг үнэхээр сэтгэл готролд орсон эсвэл зүгээр гонглж байгаа юу гэдэг энэ хоёрыг нэгдүгээр бид нар ялгаж мэдэх хэрэгтэй байгаа. За тэгээд би бол ингээд докторийн судалгаан дээр нэг судалгаа хийж байсан. Тэр юу вэ гэхээр ээжийн сэтгэл готрол хүүхдийн зан үйлд ер нь яаж нөлөөлдөг вэ гэдгийг ингэж үзсэнтэй ер нь нийтдээ ээж хүүхэд нийлсэн 800 гаруй одоо ээж хүүхдийн одоо холбоос дээр ээж хүүхэд хоёр хамт оролцсон энэ судалгаан дээр ингээ анализ хийгээд үзсэн чинь ямар үр дүн гарсан гэхээр ялангуяа одоо аав ээж хоёр нь хоёулаа байгаа гэр бүлийн одоо хүүхдүүд ялангуяа өсвөр насны хүүхдүүд бол тийм ээ дундаа ангийн хүүхдүүд зан үйлийн асуудал харьцангуй бага байсан. Тэгвэл гэр бүл салсан аав ээжийнхээ аль нэгэнтэй амьдардаг ийм хүүхдүүд ялангуяа тэгээд дээрэс нь аав ээж хоёрын аль нэг нь өөрсдөө сэтгэл готрлын шинжтэй байх юм бол энэ хүүхдэд бол зан үйл дээр нь шууд одоо нөлөөлж байгаа гэсэн юм нөлөөлтөй одоо гарсан. Тэгэхээр энэ нөгөө яг дүгнэлт бол юу гэхээр ерөөсөө ээж аавын тэр сэтгэл зүйн байдал ямар байх вэ гэдэг бол хүүхдийн зан үйл дээр шууд бол утгаараа ингэж нөлөөлж байгаа гэдэг ийм судалгаа зөвхөн миний хийсэн судалгаа биш зөвхөн өмнө нь хийгдсэн маш олон судалгаан дээр бол ер нь батлагдсан ийм судалгаанууд бол дэлхийн нийтэд бол зөндөө байгаа даа. Наад дээр нэг юм цахаа ярьжсэн л да. Манай охин бас өсвөр насны 10 настай. Сүүлийн үед ингээ гараа зүсэд идэх боллоо гэд. Тэгээд ингээд учиргүй амир цусыг гаргаж бүр гүнзгий биш ч ихсэн ингээд нэг юм ингээл аваад нөгөө гаран дээр ингээ мөр гаргаад ингээд идэх болсон. Тэгээ ингээ харахаар нөгөөт ингээ улаагаад ингээ сорив болсон. Тэгээд 10 настай хүүхэд тийм үйлдэл хийж ийн гэдэг чинь өөрийгөө хохирох гээд штэ. Энэ нэлээд гүнзгий хэлбэр рүү одоо ямар төрөлд энд яг юу болж байгаа вэ гэдэг. Хүүхдийн сэтгэл готрол бол тийм ээ эрэгтэй эмэгтэй хүүсэд дагаад бас өөр байдаг. Их сонирхолтой. Юу гэхээр одоо өсвөр наснаас өмнөх үе дээрээ болохоор эрэгтэй хүүхдэд энэ сэтгэл готрол бол өндөр байдаг.
ер нь бол сэтгэл готролд орох магадлал эр хүүхдээр ялангуяа эрэгтэй хүүгүүдээр өндөр байдаг. Тэгээд яг энэ нөгөө өсвөр нас руу ороод ирэхээр өсвөр насны дунд болон сүүлийн үедэр бол эмэгтэй хүүхдээр илүү болол байдаг. Тэгэхээр өсвөр нас руугаа орж байгаа энэ хүүхдүүд чинь нөгөө сэтгэл готрол гэдэг зүйлийг энэ юу вэ гэдэг энэ мэдрэмжээ өөрөө нөгөө ойлгож мэдэж бас чадахгүй байгаад байж болно. Тэгэхээр энэ юу вэ гэдгээ олохын тулд бас янз янзын үйлдэл гаргаж болно. Эсвэл нөгөө таны хэлдгээр үнэхээр аав ээжийн анхаарал хайр халамжийг нөгөө авах ёстой насан дээрээ бага насан дээрээ авч чадаагүй бол бусдын анхаарлыг татахын тулд намайг хайрлаж би энд байгаа шүү гэдгээ бусдад мэдрүүлэхийн тулд бусдын анхаарлыг татахын тулд бас ийм сөрөг зан үйлүүдийг өөрөөр хэлбэл энийг юу гэж хэлдэг вэ гэхээр нийгмийн эсрэг зан үйл гэж нэрлэдэг байгаа юм л да. Монгол руу орчуулах юм бол ийм зан үйлүүдийг ерөнхийдөө хийдэг. За нөгөө талаараа бас энэ амиа хорлох ийм оролдлого бас байж болохыг бид нэр үүсэх бас арга байхгүй тий. Тэгэхээр энэ хүүхдийн цаана бол сэтгэл готрлын шинжүүд явж байгаа гэвэл одоо энэ харахад бол энэ бас явж байна л да тийм ээ. Тэгэхээр ийм учраас эцэг эхчүүд бол ер нь хүүхдтэй маш сайн ажиглаж авах, анзаарч авах. Тэгээ орой ингээд гэртээ ирэхэд хүүхэнд байж лээвэл амьд байжвэл тэгэл даалгавар ажиллаа байж гэн. Энэ хүүхдийн дотор ертөнцид юу болж байгаа гэдгийг ерөөсөө ингээд мэдхгүй анзаарахгүй явж байгаад яг л одоо нөгөө эцсийн шатанд одоо өвчнөр ярих юм бол хүн шатантаа орсон үед нь гинтл анзаараад тий гинтл нөгөө хүүхдэд хайртай гэдгээ мэдрэл гинтл миний хүүхд гэдгээ мэдрэл тэгэл одоо яах вэ хөөгээд ингээд явдаг юм одоо хүмүүс бас байна л да эцэг эхчүүд. Хүүхдийн сэтгэл готрол гэж юу ийсэн юм бэ гэлтэй томчууд л готардаг шүү дээ. Хүүхэд бол зүгээр угаасаа л уйлж идэг, угаасаа л эсрэг хүслээ илэрхийлж идэг. Наа чин зүгээр ингээд хөгжиж явж байгаа хүүхдийн процесс наа чин ерөөсө готрон гэсэн тийм ойлголт байхгүй. Зүгээр шаардлага тавь, сайн загин, сайн гөвшөөдөг ч юм уу те ингээл сайхан алганы ямд үзүүлчих. Тэгэл наа чи өвөнд чи орчдөг болчдөг гэд ингээд хүчлээд нь шүү дээ. Тэр тухайн хүн яг ерөөсө хүүхдийг өөрийнхөө үгээр буюу өөрийнхөө нэг боол мэт ч юм уу өөрийнхөө нэг харьяат одоо нэг юм шиг ингээд тэнд бас нэг хүн төлөвшөж чинь тэнд нэг арай нэг өөр юм болоод байна шүү дээ тий. Энэ талаар ер нь хүмүүс одоо би л хувьдаа бол тийм сонсч ирсэн хүүхдийн сэтгэл зүй гэж юу хийдیں чи хитрхи хүүхдээ баг үгүй хөөрхий гэдээ урдуур нор өрөвдөөд баг наата уулан даврааж ингээл тий. Хөгжлийн үе шат болгон дээр хүүхдийн энэ нөгөө сэтгэл зүйтэй холбоотой энэ эмошнтой холбоотой ялангуяа сэтгэл хөдлөлтөй холбоотой энийгээ гаргаж илэрхийлэхтэй холбоотой бусд хүн намайг яаж харж байна, яаж анзаарч байна гэдгийг бас ойлгож таньж мэдэх энэ бүх процессууд чинь бүгдээрээ ингээд тань мэдхүй сэтгэл хөдлөл бүх зүйлүүд нь өөр өөрийнхөө шатанд хөгжиж явж байдаг. Тийм учраас энэ одоо хөгжиж байгаа шатан дээр нь ямар нэг зүйл одоо тийм сөрөг хүчин зүйл өөрөөр хэлбэл эцэг эхийн одоо хариу үйлдэл бол маш чухал байдаг ерөөсөө энэ. Тэгэхээр эцэг эхийн ямар нэг сөрөг хариу үйлдэл, буруу хариу үйлдэл, эсвэл хүмүүжлийн буруу арга барилууд нь ерөөсөө хүүхдийг нөгөө сэтгэл зүйн асуудалтай болгоод байгаагийн шалтгаан ерөөсөө гэр бүлийн орчин байгаад байна л та. Тэгэхээр ерөөсөө энэ маш олон судалгаанууд яах гэж ийм олон судалгаа байдаг нь ерөөсөө энэ олон хүүхдтэй холбоотой хүүхдийн сэтгэл зүйн асуудалтай холбоотой судалгаануудыг уншихлаар ерөөсөө энд бол мэдээж нийгэм одоо улс төр ингээд том хүрээнд бол макросистемийн хүрээнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд байгаа ч гэсэн хамгийн гол нь микросистем буюу нөгөө гэр бүлийн орчинд л одоо ер нь хамаг нөлөөллүүд нь байгаад эндээс хүүхэд шарах аваад энэ орчноос хүүхэд нөгөө сэтгэл зүйн гэмтлийг аваад энэ орчинд хүүхэд нөгөө өөрийнхөө сэтгэл зүгээ сэтгэл хөдлөлөө гаргаж чадахгүй яаж танихаа мэдэхгүй энийг хинээс сурах хэвээр нөгөө эцэг их аав ээж гэр бүлийн харилцаа орчин тэр болгоноос сурах хэвээр. Тэгэхээр энийгээ нөгөө сурч чадаагүй энэ хөгжил нь өөрөө яг тэр явагдах үе дээрээ явагдаж чадаагүй энэ явагдаж байгаа үед нь хин нэгэн тэрийг нь хөгжлийг нь гацаах энд нь сөрөг нөлөө үзүүлэх ийм үйл явдал болцсон болвол эсвэл хэн нэгэн одоо тийм гэр бүлд нь таагүй хэн нэгнээ алдах те салд санах гэдэг ч юм ингээ гэр бүлийн салд гэдэг ч юм ийм одоо үйл явдлууд процессууд өөрөө хүүхдийн сэтгэл зүйн асуудалтай болгоод идэг гэдгийг ерөөсө хүүхдийн сэтгэл зүйд шууд утгаараа нөлөөлдөг гэдгийг эцэг эхчүүд ерөөсөө ойлгохгүй л байна л да. Би бас нэг сонирхолтой уншиж ирсэн. Эмэгтэй жирэмслээд ингээд за төлөвлөөгүй байжгаад гинт жирэмсэн болохоор нөгөө эмэгтэй ч мэдээ шоконд орно. За тэгээд нөгөө за би жирэмсэн боллоо гэд нөгөө нөхөртөө ч юм уу найзлуудаа хамтрагчтай хэлэхээр тэр маань хэрэг эсэргүүцэж хүлээж авах юм бол бүр ингээд хэцүү байдалд орж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүний тэр шархалж байгаа байдал одоо нөгөө манайхан нөгөө өсөөгүй жирэмслэлт гэж ярьж байгаа шүү дээ. Ийм юмнаас ингээд үдчихэж байгаа. Тэгээ нөгөө савнд өсөж хөгжиж ингэж боожиж байх явцад нь нөгөө л нэг ээжийн нөгөө өөртөө итгэлгүй за одоо гараад яана тэг хүүхдэд төрүүлээд би яана гэдэг ч юм уу нөгөө хүсээгүй нэг юм хүсэл нэг юм байна шүү дээ тий. Энэ юм ингээд бүр савнд байхад нь хүүхдэд ингээд мэдэрдсэн байдаг гэж байгаа байхгүй юу. Тэг гарч ирээд жоох өөрийгөө илэрхийлдэг ингээд эхний үедээ чинь үлгий төвхт бол анзаарахдаггүй. Тэгээд нэг хөлд ороо жоохон хилт ингээд ороод нэг хүнтэй харьцдаг болоод ирэхээр нөгөө хэв шинжүүдээ ч юм уу гаргаад эхэлдэг. Тэгэхээр хүүхдийн сэтгэл готрол хитэн наснаас юу нэг эхэлж ингэж илэрдэг ч юм уу гадагшлуулж эхэлдэг үе юм. Одоо сүүлийн 10 15 жилийн
судалгаануудыг багцлаад үзэх юм бол ерөнхийдөө одоо бол хэрвээ ээж гидсэндээ урагт хийж явах үедээ сэтгэлийн тийм сүрэг сэтгэл хөдлөл одоо давмгайлаад стрессийн өндөр түвшинтэй байх. За тэгээд дээрэс нь нөгөө гэр бүл нөхөр хань ижлийн одоо харилцаа гэдэг ч юм уу тийм ээ. За ийм зүйлээс болоод одоо ийм сэтгэл готролтой байх юм бол энэ бол үр удамд өөрөөр хэлбэл одоо урагт бол нөлөөлдөг юм байна. Энэ нь бол төрсний дараа баг байх үед мэддэхгүй яг өсвөр нас руу ороод ирэхээр энэ нөгөө ээжийн сэтгэл готрлын тэр генээр авсан энэ мэдээлэл бол сэрэгдэг юм байна гэдэг ийм одоо урт хугацааны судалгаа хийсэн бас ийм судалгаанууд бол явж байсан. Тэгэхээр таны хэлж байгаатай адилхан ер нь бол яг хүүхдтэд ихэвчлэн бол өсвөр нас руу ороод ирэх үед бол сэтгэл готрол илүү одоо даван байлдаг. Өмнөх одоо хүүхэд наснаас өсвөр нас руу ороод ирэхэд бол сэтгэл готрлын шинж 2 дахин нэмэгддэг. Хамгийн бага нас бол ерөнхийдөө 5-6 наснаас бол ер нь сэтгэл готрлын шинжүүд бол эхэлдэг гэж үздэг. Өсвөр үеэс өмнөх насн дээр эрэгтэй хүүхдүүд дээр бол голцоо ийм шинжүүд бол илэрнэ. Багш нартай бас илүү одоо багшийн талаар ярилцвал тий. Багш чинь одоо хичээл заахаасаа гадна тэр хүүхдийн яг үннийг хэлгээд ингэ сэтгэл зүйч бас байгаад байгаа байхгүй юу. Тэгээд одоо манай хүүхдэр илэрсэн юм шинж нь юу гэхээр тэр хүүхдэд нэг дотооддоо нэг юм болохгүй өөрийгөө илэрхийлж чадахгүй нэг юм сэтгэл дотор нь орцсон нэг юм байхад багш нь огт тэрийг анзаарахгүйсэн. Тэрнээс болоод нэг хүүхд хичээлийг сонирхолгүй хичээлдээ муудсан байгааг нь тань хүүхд угаасаа муу сураад гэд ингэж чадахгүй байна. Үеийнхнээсээ ингэж хоцроод байна. Тэр хүүхд яагаад хоцроод байгааг шалтгааныг нь биш зүгээр чадахгүй байгаа байдлыг л дүгнэжсэн. Тэгэхээр багш нарт тийм нөгөө анзаарахтай байх байдал ч одоо чадвар бас айгүй чухал юм шиг байгаа юм те. Тэгэхээр манай 10 жилийн багш нарт юу нэм чадварууд юу хэр байдаг вэ? Энэ багш бэлтгэгдэж гаргаж байгаа энэ сургуулиуд бол яах вэ гэхээр яг энэ нөгөө үндсэн заавал судлах хэрэгтэй одоо тэг хичээлүүдийн нэгд бол энэ сэтгэл судлал, ерөнхий сэтгэл судлалыг бол ер нь заавал оруулж өгдөг. Тэгэхээр эндээс гадна бас зүгээр миний хувийн одоо бодол юу гэдэг вэ гэхээр энэ багш гэдэг хүмүүс маань өөрөө хүүхдийн хэдэн настай хүүхдэд хичээл зааж байгаа вэ те хэдэн настай хүүхдүүдийг удирдах байгаа вэ. Тэгэхээр энэ насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог юу байдаг вүлээ гэдгийг өөрөө одоо судалж мэддэг. Энэ талаар эсвэл одоо их сургууль байхдаа ямар нэгэн байдлаар энэ хичээлийг үздэг ч юм уу. Бүр ялангуяа одоо энэ хөгжлийн сэтгэл судлал гэдэг энэ одоо хичээлийг тий хүүхдийн хөгжил ямар үе дээр явагдав, ямар онцлогуд байдгүй ийм зан үйл гаргахад мэдээж сэтгэл зүйч шиг айхтар нарийн тэр одоо зүйлүүдийг олж харж чадахгүй ч гэсэн ер нь бол тэр ерөнхий онцлогуудыг бол маш сайн ойлгож мэдчих хэрэгтэй юм болов уу гэж бас тэгж боддог. Гэхдээ Монголд бол одоо 10 жилийн багш нар жоохон сэтгэл зүйн мэдлэг бол яалтчгүй жоохон тийм хүүхдтэй харилцаанаас нь гэдэг ч юм уу ингээл одоо сүүлийн үед гарч байгаа янз янзын кейс үн тийм ээ ийм зүйлүүдийг харж байгаа жоохон сэтгэл зүйн мэдлэг ер нь жоохон дутуу байна уу та гэж зүгээр ерөнхий маасаараа бол харагдаж байгаа. Тэгэхээр энд бол мэдээж олон жил багшсан бол бас нэг тий амьдралын туршлага байна. Яагаад энэ хүүхд ингэж гэдэг зүйлийг нэг ажиглах харах юм байна. За нөгөө сүүлийн үеийн залуу одоо багш нар дээр жоохон тийм өөрөө судлаж явах. Заавал тэрийг бас их сургуулиас ингээд хүлээхгүйгээр заавал хичээл сурна гэхгүйгээр багш өөрөө бол судлаж явах боломжтой байхгүй. Тэгэхээр өөрөө ямар ангийн хэдэн насны хүүхдүүдтэй харилцаж байгаа вэ? Тэгэхээр энэ насны хүүхдүүдийн хамгийн гол онцлог юу вэ? Өнөөдөр ерөөсөө ингээ хэлтэй бол бид нарт бүх мэдээлэл дэлхийн нийтэд ерөөсөө нээлттэй байж та тийм ээ интернет одоо орчинд бүх мэдээлэлүүд байж байна. Тэгэхээр энэ хүүхдийн онцлог гэж юу вэ гэдэг энэ зүйлүүдийг энэ хүүхд өнөөдөр ийм зан үйл гаргаж байгаа бол энэ юу байж болох вэ? Энтэй холбоотой ямар судалгаа байна? Судалгаа болоод ер нь уншчихад ерөнхийдөө нэг юм одоо энгийн тий ямар онлын үндэслэл байна? Энэ юу гэж би ойлгож болох вэ гэдэг зүйлийнхээ учрыг бол ер нь гаргаад ойлгочих бас боломжтой л да. Ер нь бол энэ сургуультай холбоотойгоор сүүлийн үед аявих гадуур маш их байна. Тэр тусмаа коронагийн үеийг хүүхдүүд гэж бүр нэрлэгдсэн. Бид нар чи яг нэг 2-3 настай байхад нь корона болоод сургууль цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэртээ ингээд байж байгаад тодорхой хэмжээний нөгөө хөгжих ёстой чадварууд нь хөгжөөгүй үлдсэн. Өөрөөр хэлбэл хайж барих, будах буюу нөгөө баг булчингуудын хөгжил маш дутуу хүүхдүүд асар ихээр сургуульд орсон байгаа байхгүй юу? Үзгээ бариад бичих гэхлээр чинь булчин хөгжөөгүй учраас тэрийг дагаж одоо дуурайж бичих хүртэл тэр хүүхдэд хүндрэлтэй байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө 10 жилийн багш магадгүй ихэнхдээ хэрвээ залуу багш байвал ч юм уу туршлагагүй энийг ойлгохгүй анзаарахгүй байвал тэрийг ингээд зүрийн хөвгт муу сураад байна, чадваргүй байна гэж ч юм уу те чадахгүй байна эсвэл зөрүүдлээд байна, залхуу байна гэж ойлгоод тэгээ одоо ингээд нэг мэдхэд хасар бол хүүхдүүд ингээд хоцрогдолтой хичээл хоцрогдолтой. Иннээсээ болоод би чадахгүй, би мэдэхгүй. Угаасаа би ангийнхаа хүүхдүүдээс илүү муухай бичдэг. Одоо жишээ нь манай хүүхдүүд би муу бичдэг, би муухай бичдэг учраас би хичээл хиймэргүй гэд ингээд өөрийгөө аль хэдийн би чадахгүй, мэдэхгүй, тэгээ би бол
хангалттай биш гэдэг мэдрэмжийг авцсан учраас одоо хичээл рүүгээ явах, сургууль руугаа явах гэдэг бол энэ хүүхдийн хувьд амар том чаленж болчихж байгаа байхгүй. Тэгээд эцэг эхчүүд нь болохоор тэрийг ойлгохгүй илүү гадаа гарын хөгжүүлээ ингээ гэдгийг ойлгохгүй ерөөсөл чи юм уу сураад ингээл багштай нийлээл ерөөсө хитэн талаас нь хэмэлсээр агаад сургууль сурах ингээ сонирхол хүүхдүүд. Тэгээ ингээ яваад байгаа эдгээр юун дээр ингээ хүргэдэг гэсэн чинь энэ янзаар явж байгаа 3 дугаар ингээ 4 дугаар ингээ ороод ирэхлээр илт угаасаа муу хоцрогдсон. За яг хэдийн тэндээ хоцрогдоод үлдсэн. 2 дугаарт ерөөсөө би дутуу гэдэг мэдрэмжээсээ олоод нөгөө төрөний таны хэлдэг нөгөө өөр зан үйлүүдийг хийж эхлэх. Ингээ өөрөө гараа өөр зүйлээр кайф авч ингэж тайвшруулдаг гэдэг ч юм. Иймэрхүү юмуд аюу илбэг байна гэж би харсан. Тэгээ бас анзаараад ярилж байгаа тийм бас тиймэрхүү байгаа гэд тэгээдсэн. Тэгэхээр энэ дэр нөгөө нэг сургууль хүүхдүүд бол нөгөө ер нь цэцэрлэгт орохороо цэцэрлэгийн багш. За сургуульд орохороо хүүхдүүд яадаг вэ? Сургуулийн хамгийн анхны тэр аав шиг зааж байгаа тэр аль нэг одоо багангийн багш ч юм уу тийм ээ. Ер нь багш хүүхдийн хооронд энэ ээнэгшил гэж бид нар яриад байгаа шүү дээ. Энэ ээнэгшил гэдэг зүйл бас явагддаг. Тэгэхээр ээнэгшил гэдэг бол өөрөө юу гэхээр хамгийн анх нөгөө ээж хүүхд хоёрын хооронд үүсэж байгаа тэр нэг нандин дотн харилцаа холбоог л ерөөс ээнэгшил гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ ээнэгшил зөвхөн ээжтэй зөвхөн аав тэр гэр бүлийн хүмүүс тэр үүсдэггүй бол сургуульд орсон үед багштай бас үүсдэг. Тэгэхээр энэ багштай ээнэгшлийн харилцааг хүүхэд бас хэр үүсгэж байгаа гэдэг бол эргээд нөгөө багшин дээр гаргаж байгаа хариулт чинь хүүхдийн сэтгэл зүйд ялангуяа сурах нөгөө мотивашн буюу сурах сэтэл хүслийг хэр зэрэг өгч гэн гэдэг энэ зүйлээр бас аяг нөлөөлдөг. Хүүхдэд тэр сэтгэл готролыг үүсгэж байгаа олон янзын шалтгаанууд байгаа боловч ерөнхийд нь бадаж үзэх юм бол нэгдүгürt юу гэдэг вэ гэхээр ерөөсөл үе тэнгийн хүүхдүүдийн ийм нөлөөлөл. За тэгээ хоёрдугаарт нь юу гэдэг вэ гэхээр энэ харьцуулалт байдаг ерөөсөө. Нөгөө эцэг эхчүүдийн одоо харьцуулалт өөрөөр хэлбэл чи энэ хүүхд ингэж яхад одоо тэр энэ ингэж байна. За нөгөө багш мөн адилхан бус нь хийгээд байхад чи чадахгүй байна гэдэг энэ харьцуулалт. Тэгэхээр ийм одоо зүйлүүд бол хамгийн одоо нийтлэг байдлаар нөгөө хүүхдүүдийг өөртөө ихтгэлгүй болгодог. Тэгээ өөртөө ихтгэлгүй болсон хүүхд нөгөө цаашдаа сурахгүй. Яагаад гэвэл багшийн үг бол хүүхдэд маш их нөлөөлдөг. Тэгэхээр багшийн нэг хэлсэн үгийг одоо өөрийг нь те шүүмжилсэн ч гэдэг ч юм уу. За одоо жоохон хатуухан хэлсэн ч юм уу. Үгийг бол хүүхд ерөөсөө мартахгүй. Тэгэхээр багш намайг үнэлж байгаа учраас би багшид үнэлэгдэхгүй байвал би одоо хинч гэж гэдэг ч юм уу. Ингээд нөгөө өөртөө итгэл нь алдагддаг. Тэгээд эндээс цаашаа бол нөгөө сурах сонирхол, сэтэл хүсэл сонирхол бүх зүйл ерөөс нөгөө амьдралаас авдаг нөгөө кайф те аз жаргал нөгөө сайн сайхан зүйл тааламжтай байдлууд нь ерөөсөө тэгэл байхгүй болж байна л да. Ингээд ирэхээр нөгөө хүүхэд хаашаа явах вэ? Нөгөө л цаашаага сэтгэл готол руу явах үүд хаалга нь бол ерөнхийдөө нэгдэт байгаа шүү дээ. Тэгэхээр тийшээ явж болно. Эсвэл нөгөө өөр ямар нэгэн байдлаар зан үйл, буруу зан үйл рүү орох тийм ээ. Ийм зүйлүүд өөрийгөө нөгөө өөр зүйлээр тавьшруулах, нөгөө тоглоомд тунтах. За эсвэл нөгөө гадуур дэмий тэнэх, нөгөө сургуулиас гарах бүр ингээ хичээлээ бүр таслах тийм ээ. Бүр ийм одоо зан үйлүүд хүртэл гарч болно л да хүүхдээс. Тэр нөгөө дутуугийн комплекс гэл ингээл нэг хэсэг амар ярьдаг гэсэн чинь ингээл багтаа дутуугийн комплекстэй гэсэн чинь дутуугийн комплекс гэдэг чинь бид нар болохоор нэг өөр зүйлээр бодоод байсан чинь дутуугийн комплекс бас хаанаас үүсдэг гэсэн чинь хит эрхлүүлсэн хүүхд бас тийм болдог гэж би бас нэг сонсч ирсэн. Бид нар нөгөө нэг юм дутуугийн мэдрэмж дутуугийн комплекс гэж яриад байгаа болохоос эрхийн комплекс ч юм уу те хит эрхэлсний асуудал гэдэг бид нар огт ярихгүй байна гэдэг. Тэгээ энэ хит эрхэлсэн хүүхдүүд бас гарч байгаа хэв шинжүүд ингээд бас байгаад байдагтай айл ингээл хэрэг хүүхдүүд ингээд энэ эрхлэл одоо эрхлүүлэх бас нэг хэр хэмжээтэй байх хэрэгтэй л да. Тэр хитрүүлээд байгаа хүүхдүүдэд бас нэг юм гараад байгаа нэг хэв шинжүүдийг бас нэг та яриул. Хүүхдээ би хайрлаж гэдэг хүмүүс бас юу гэж ойлгож байгаа болохоор нөгөө бүхэл юмыг нь хийж өгвөл бүхэл юмар нь хангаад уг нь бол тэр хүүхд чинь өөрөө хийж үзээд өөрөө ингээд нөгөө нийгэмших өөрийнхөө яг нэг хөгжлийнхээ шатан дээр явж байгаа зүйлүүдэд утлаа өөрөө үд зурах, товчоо өөрөө товчл зурах тий. Одоо хамгийн наад захын уусан аягаа өөрөө ингээд угаад зурах гэд энэ бүхэн чинь ерөөсөө нөгөө хүүхдийн нийгэмших одоо нийгмийн одоо харилцаа янз бүрийн харилцаанд суралцах ингээд ихрэл бол гэрийн тэр харилцаанд тавьчихдаг байхгүй. Тэгтэл нөгөө эцэгчүүд маань хүүхийн ганц юм тий. Айлын багны юм гэл эсвэл одоо юу гэдэг нь те айлын ганц зэрэгтэй ганц охин минь гэл одоо ингээл нөгөө хүүхдүүд ерөөсө байдаг бүх зүйлээ зориулаад амд нь хоолыг барьж өгөөл гутлыг үдэж өгөөл хувцсыг өмсгөөл цүнхийн ч өрөөлөхгүй те одоо ингээл цүнхийн за хүнгийн за тэр бол хамаагүй те ингээд бусад зүйлүүдээр хүртэл ингээд хүүхд өөрөө нөгөө бие даах юм боломжийг ерөөсө олохгүйгээр эрхлүүлч хүүхд юу болж байгаа гэхээр нөгөө сүулт нь бол нөгөө комплекс гэж яриад байгаа маань юу гэхээр харилцаан дээр нөгөө нийгэмшиж чадаагүй гэр бүлийн орчноос нийгэмшиж чадаагүй сурах ёстой юм а өөрийнхөө тэр хөгжлийнхаа үе шатан дээр сурч чадаагүй олон янзын нийгэмшлийн чадваруудыг анхан суурь бол гэр бүлийн орчинд тавьдаг. Тэгэхээр энийг нөгөө хамгийн наад зах нь бие дааж сурах, бие дааж шийдвэр гаргаж сурах, бие дааж юм а хийж сурах энэ чадваруудыг дасан зохицох гэдэг ч юм уу ийм чадваруудыг эзэмшээг өгч нийгэм рүү гараад ирэхээр нөгөө энэ чадварууд байхгүй хүмүүс чи яах вэ? Очоод нөгөө юм хийх гэхлээр энэ чадварууд нь байхгүй юм чинь
Тэгэл нөгөө харилцаан дээр асуудал үүсэл ажилдаа гологдоол тэгэл нөгөө хамтарч багаар ажиллах гэж чадахгүй. Тэгээ эн чинь нөгөө нэг комплекс буюу бас нөгөө дутуугийн комплекс жирэгдэт байгаагийн нөгөө тал гэж одоо ярих удаа тийм ээ. Манайхан болохоор ямар нэгэн зүйл дутуу байгаа учраас гэж ойлгоод байгаа боловч бас ийм талууд байж бас охин хүүхдүүд аавдаа илүү сайн гэж тэгдэж штэ тий. Эрэгтэй хүүхдүүд ээждээ илүү сайн гэж тэгээд одоо энэ нэрэж нэг тэгж харагдаад байгаа юм шиг ингээл байгаад байдаг штэ. Энэ одоо юу гэдэг энэ хүүхдийн нэг юм онцлог одоо бэцтгүүд нь одоо ээж одоо их охин хүүхдэд аав нь илүү байдаг ч юм уу. Энэ нэг юутай холбоотой байдаг юм. За энийг бол нөгөө энэ одоо тайлбарладаг онл байгаа. Энэ нөгөө юунаас гарсан бэ гэхээр яг бид нар амьдрал дээр тэгж яриад байгаа боловч яг энэ одоо сэтгэл зүйн үүднээс ингээд онлайн аваад үзэх юм бол анх одоо сэтгэл зүйн нөгөө алдартай одоо Фройд байж гэнэ. Сигмунд Фройд бол одоо хүний одоо нөгөө бэлгийн өнгөшлийн үе шатыг бол хүн дамжиж ингэж хөгждгөө гэдэг одоо энэ одоо үзэл баримтлалыг онлоо гаргаад хүн гэдэг бол өөрөө хоёр төрлийн одоо энэ энергийг авч урдаг. Нэг нь бол түрэнгийн энерги, нэг нь бол одоо лебдовый бэлгийн энергийг авч урдаг. За энэ бол өөрөө ингээд цаашаа ийм үе шаттай хөгждөг. Тэгэхээр тэр үе шатан дээр явж байгаа тэр онцлогоосоо шалтгаалаад ямар нэгэн тэр зөрчлүүдийг бид нар шийдчихэж ингээд цаашаа явдаг. Тэр нь одоо нөгөө зөрчлүүд нь шийдэгдэхгүй болоод ирэхээр тэр одоо үе дээр гацчих юм бол нөгөө одоо жишээлбэл янз янзын бэлгийн зан үйл өөрөөр нөгөө хүйс байна. Тэг хүйстэй холбоотой бас ийм одоо сүрэг зан үйлүүд нөгөө бидний яриад байгаа гомо лесби гэдэг байгаа те энэ одоо зүйлүүд эсрэг хүснээс солихдаг эсвэл нөгөө хүйсээ солилдог өөрийнхөө үсэг бүлээн зөвшөөрдөг гэдэг ч юм ингээд ийм янз янзын одоо асуудлууд бол ер нь бол энэ нөгөө үе шатуудаа ямар гацалт үүссэн тэгээ юу үүссэн энэ энерги нөгөө зөв гадагшлуулж гаргаж яг нөгөө зарцуулж чадсан уу юу гэдэг энэ олон зүйлүүдтэй уялдаа холбоотойгоор ер нь бол энэ зан үйл үүсдэг жүждэг. Хүүсийн талаарх ойлголт бол 3 наснаас эхэлдэг. За тэгэхээр энэ үед нөгөө хүүсийн талаарх ойлголт нь яг хүүхдэд бий болоод ирэхээр хүүхэд яадаг гэхээр эрэгтэй хүүхэд бол би чинь эрэгтэй юм байна. Тэгэхээр би бол аавтайгаа яг адилхан хүүстэй юм байна шүү. Тэгэхээр аав бол миний өршөлтөгч байна. Тэгэхээр миний хайрлах ёстой эсрэг хүүсний хүн бол ээж байна гэж хардаг. Тэгээ энийг нөгөө нэг юу гэж хардаг гэхээр хүүхэд бол хамгийн анх нөгөө тэр хайр гэдэг эсрэг хүснээ хайрлах гэдэг зүйлийг ээжээсээ хардаг. Ээжээс тэрийг бол хайрыг мэдрэх гэдэг. Тэгээд нөгөө ээж рүү гүйдэг, ээжийг зүтгэдэг нь ямар учиртай гэхээр нөгөө хүүсийн анхны нөгөө ойлголтны явагдаад тэгээд нөгөө бэлгийн хөгжилтөд яг энэ нөгөө Фройдийнхаар бол output complex гэж одоо ийм комплекс явагддаг. Сүүл бас нэг юм бичлэг явж байсан нэг охин те аава би тантай суун шүү гэсэн чинь уучлаарай аав нь гэрэлцсэн ч гэсэн яагаад вэ та яагаад гэрэлж байгаа нөө гэл те хүлээн зөвшөөрөхгүйгээд энэ дээр нөгөө эцэг эхчүүд чинь зөв хариулт үзүүлэх хэрэгтэй аахгүй. Тэгэхээр үед манай зарим эцэгчүүд яадаг гэхээр өө цааш ээж нь цаагүй аав нь цаагүй тэр ээж дээр оч ах дээр оч энэ бол үгүй ингэх юм бол нөгөө хүүхдийн энэ мэдрэх гээд байгаа энэ хайрыг нь өгч чадахгүй энэ хариу үйлдэл бол одоо хүүхдэд зүйлд нь ямар нэгэн өөр зан үйлээр ийм энерги нэг гацалт гэж байна. Тэгээ энергийн янз янзын ийм одоо бэлгийн одоо ийм зан үйлтэй холбоотой ийм асуудлуудыг бас үүсгэхийн үндэс бол бас эндээс тавигдах боломж бол байдаг. Яг тавигддаг гэж байгаа биш те. Тавигдах боломж бол байдаг. Учираас энэ нэг бас комплексууд бол үүсдэг. Энэ комплексыг заавал шийдчихэж хүүхд нөгөө ээж нь ингээд зөв хариу үйлдэл үзүүлж ээж хүүдэрээ аав ч гэсэн охин дээр гоё ийм зөв эерэг хариултыг үзүүлж ээж ингээд хүүхд энэ нөгөө комплексаа шийдээд ингээд цаашаага хөгжөөд явдаг байна шүү дээ. Тэгээ ийм зүйл байдаг. Тэр би нөгөө яагаад энэ асуултыг асуусан бэ гэхээр за эрэгтэй хүүхэд ээжтэй илүү сайн байгаад байж тал эн чинь нөгөө шал өөрөөр бид нар болохоор хүүхэд гэж хараад байгаа шүү дээ тий. Гэтэл тэр хүүхэд бид нарыг өөрөөр хараад байгаа гэдэг бас заримдаа ингээ март ойлгохгүй шүү байгаа. Зүгээр л ээжигээл гэж ээжээ л харж байгаа гэж ойлгоод байдаг. Гэтэл тэр чинь эсрэг хүүснийхаа хүнээр харцсан байгаа ш тодорхой хэмжээтэй ингээд охин хүүхч гэсэн аавгаа өөрөөр харцсан байгаа. Одоо миний баатаргээ харцсан. Тэ ингээд аав нь хамгийн гоё хүн шиг ингээд эсрэг хүүсний хүнээр харагдсан. Гэтэл энэ хүнээс нь ирж байгаа сүр үйлдэлүүд одоо хүүхдээ одоо загнаж байгаа, чангаар хилж байгаа, эсвэл үл тоогдоод байгаа, эсвэл бүр зохиж авч байгаа ч юм уу, эсвэл бүр нэг юм хүчирхийлэл үлдчихэж байгаа ч юм уу. Энэ юм нь хизээч хүүхэд ааваасаа ээжээсээ гэж бас мэдрэхээс гадна эсрэг хүүсний хүндээ дарлуулж байгаа юм шиг тэр мэдрэмжийг аваад тэр нь явсаар агаад хүнтэй суух болоход яг нөгөө юм ингээ гараад ирдэг юм бэ лээ штэ. Тэгэхээр бид нар болохоор хүүхдийг яг зөв хүүхэд гэж хараад байдаг. Хүүхэд бид нарыг арай өөрөөр хараад байгаа юм билээ. Тэгэхээр чинь хамгийн нөгөө хайрлаж байгаа нөгөө дотны эсрэг хүүснийхээ хамгийн ойрхон байгаа хүнийгээ бодцсон байсан хүнээс ирж байгаа сөрөг үйлдэлүүд хүүхдийн сэтгэл зүйд ямар гэмтлүүдийг авчирдаг вэ? Хамгийн эхлээд энэ гэрэл явагдана. Тэгэхээр би энэ хүнд итгэж болох юм биш үү гэдэг нэг юм одоо итгэл үүсэж байгаа байхгүй. Тэгээд тэр хүнийг хайрлаж байгаа шүү. 3 өсөн дээр ирээд үнэхээр энэ миний эсрэг одоо хүүсний хамгийн анхны хайраа өгтэй хайрлах хүн чинь энэ хүн байна гэдээ ингэжсэн чинь миний итгэлийг алдчихлаа. Тэгээд нөгөө хүүхдэд юу өсөхлөр төгшөөр эсвэл одоо тэр юу гэдэг дотгошоогоо янз янзын
өөрийгөө одоо гэмтэх те би ер нь хинт тоогдохгүй мэн гэдэг ч юм нөгөө өөртөө итгэхгүй байдал гэдэг ч юм ингээд олон янзын ямар ч асуудлыг бол үүсгэж болно л доо. Яг ихэвчлэн тийм юм гэж бол яг одоохондоо тодорхойлсон зүйлүүд бол байхгүй боловч ихэвчлэн бол сэтгэл зүйн одоо тийм комплексийн асуудлуудыг бол ихэвчлэн одоо үүсгэх ийм хандлагууд байгаа. Ялангуяа харилцаан дээр. Энэ нь бол сүлдээ яг юун дээр илэрдэг вэ гэхээр нөгөө хосын харилцаан дээр, гэр бүлийн харилцаан дээр тэгээд нийгэмд гараад нөгөө нийгэм бас яг ингээд эсрэг хүснийхээ хүнтэй зүгээр ажлын хүнтэйг хүртэл ингээд харилцаан дээр хүртэл энэ нөгөө нэг комплекс буюу асуудлууд нь ингээд бас явж явах тохиолдол нөлөөлж явах тохиолдол байгаа. Энийг хүн өөрөө анзаарахгүй далд ухамсар төр үлдчихэд дараагийн энэ харилцаануудад нөлөөлөд байгаа гэдгийг хүн өөрөө ч мэдэхгүй явж байтал хаа байсан багын тэр зүйлүүд нь ингээд одоо нөлөөлж байгааг бол дараа ингээд яг сэтгэл зүйн зөвлөгөө өгöd гэхээр энэ бол гарч ирдэг энэ тохиолдолд бол байдаг. Та бол маш олон хүүхдүүдэд эцэгчүүдэд гэр бүлийн зөвлөгөө өгж байгаа. Тэгэхээр манай Монголд хүүхдүүдийн дунд хамгийн нийтлэг байгаа сэтгэл зүйн гутрал юу нь юунаас болж үүссэн? Ямар хөө төрлийн гутралууд юу нь их байгаа вэ? За сэтгэл гутрал бол ялангуяа одоо өсвөр насны ханд бол их байна л да. Тэгэхээр энийг бас бид нар юугаар харж болох вэ гэхээр сүүлийн үед ерөнхийдөө бол сэтгэл зүйн зөвлөгөө авъя гэж ирж байгаа одоо хүүхдэд дагуулж ирж байгаа эцэг гэдэг ч юм ингээд өсвөр насныг хараад байхад ихэвчлэн одоо энэ компьютер одоо гар утсан донтолтууд их байгаа. Тэгэхээр нийтлэг гараад байгаа шалтгаанууд нь юу вэ гэхээр ерөөсөө нөгөө гэр бүлийн хайр халамжийг авч чадахгүй болоод тэгэхээр эсвэл нөгөө сургууль дээр найз нөхдийнхаа нөгөө одоо хүндлэл ундагч юм найз нөхдийн харилцаа өөрт нь маш хэцүү байдаг. Энэ харилцаагаа сурах ёстой зүйл маань нөгөө гэр бүлийн орчин. Нөгөө хүнтэй яаж харилцах вүлээ? Яаж үцгээ олцох вүлээ? Яаж хүнтэй очиж найзалдаг вүлээ? Энэ харилцааг нөгөө сураагүй хүүхдүүд нөгөө хүүхдүүдтэйгээ найз нөхөрлж чадахгүй болоод ирэхээр ганцаардаад энэ ганцаардлаа юугаар тайлж байгаа вэ? Нөгөө компьютер тоглоом, гар утсны донтолт. За ийм зүйлээр ингээд тайлах. Сүүлдээ энэ бол нөгөө хичээл сургуульд явах тэр сургуулийн орчин гэдэг зүйл өөрөө надад маш хэцүү одоо тийм хүнд зүйл. Ерөөсөө ийшээ явах үнэхээр дургүй байна. Сургуульд явмааргүй байна гэдэг ийм одоо бодлыг төрүүлэх хүртлээр одоо ийм маш ийм дургүй болчихсон. Тэгээд нөгөө ер нь өсвөр үеийн хүүхдүүдтэй яаж харилцах вэ гэхээр дээрээс доош чиглэсэн биш. Ерөөсөө л яг нөгөө найз нөхдийн хэмжээнд доошоо бууж ирж одоо манайхаар шалтаа буун гэх үү те хаавч доошоо тэгээд бууж ирж ерөөсөө яг найз нөхдийн хэмжээнд очиж л энэ хүүхдийг ойлгож харилцсан нөхөс би чиний аав ээж би чамайг мэдчихэж байгаа. Би чиний одоо одоохондоо бол чиний төлөө би мэднэ гэдэг энэ харилцаа хандлагууд бол энэ захирангуй жоохон юм дээрлэхүү те одоо ийм хандлагууд бол ер нь харилцаанууд бол энэ хүмүүсийн арга барилууд ер нь бол өсвөр үеийнхнийг бас ингээд цаашаага энэ янз янзын асуудлууд руу ер нь түлхчээд аав ээжтэй ойлголцох энэ харилцаан дээр бас их асуудлыг үүсгэж байна л да. Тэгэхээр бас эцэг эхчүүдийн бас нэг гаргадаг нийтлэг алдаануудыг та бас хэлбэл одоо харилцаан дээр түрүүний тань гэсэн түрэмгийлэхтэй эсвэл одоо шахаж шаардах эсвэл одоо яадын одоо хитрхи эрхлүүлэх ч юм уу хандлагагүй болгох гэх мэтчлэн өөр нь бидний өөрсдөө анзаарахгүйгээр хийгээд хүүхдтэй буруугаар нөлөөлүүлдэг ямар үйлдэлүүд байдаг вэ? Гэртээ байхдаа уур нь хүрээл аав нь гэнтэг нэг удаа иж рүү орилчлаа, нэг удаа хаалгаас аваад гарлаа те. Нэг удаа ингээд өөрөө ингээд одоо сэтгэл хөдлөлөө удирдах чадвар сул байж болно. Нэг удаа гэр бүлийнхээ яг хүүхдүүдийнхээ харж байгаа нүдэн дээр ингээд нэг зан үйлийг үлдчихлээ. Энэ зан үйлээ хүн өөрөө бол тухайн үедээ би энэ зан үйл үзсэн. Энэ маань хүүхдэд яаж нөлөөлөх бол гэдгийг нөгөө бодохгүйгээр өнгөрчих боловч ийм давтамжтай байдлаар энэ зан үйлийг үлдээд байх юм бол энэ бол хүүхдийн сэтгэл зүйд маш нөлөөлдөг. Энийг хүүхэд харж нөгөө одоо жишээл бандуурагийн онлоор бол хүүхдийн ажиглалтын аргаар аав ээжийн хийж байгаа үйлдэлийг өөртөө одоо ийм загварчил болгож хүлээж аваад тэгээд дараа нь хизээ нэгэн цагт өөрийн мэдлэг том болсон хойноо ч гэсэн яг аав ээжийн би хизээч аав шиг хүн болохгүй гэж байгаа хэрнээ яг аавынхаа хийдэг байсан үйлдэлийг эхнэр дээрээ яг аавынхаа хэлдэг байсан эхнэр лүгээ яг нөгөө ээжийнхээ хэлдэг байсан тэр ингээ орилдог байсан тэр зүйлийг яг одоо нөхөр лүгээ те хүүхд рүү ингээд яг адилхан гаргаад зогсож чаддаг. Тэгэхээр ерөөсөө л эцэгчүүд хичнээн завгүй байсан ч гэсэн хүүхдтэй ерөөсөө зав гаргаа зүгээр зав гарна гэхээр нэг дэлгүүр дагуулж аваад нэг шопинг хийгээд юм авч өгöd энийгээ зав гаргасан гэж ойлгоод байдаг. Энийхээ хүүхдэд хамт цаг өнгөрүүлсэн гэж ойлгоод байдаг. Энэ биш ээ. Тэр хүүхдийн дотоод ертөнцид юу болж байна? Энэ хүүхэд юунд дуртай байна? Юу сонирхож байна? Юу харахаараа баярлж байна? Юунд гунигалж байна? Энэ зүйл дээр нь ингээд хамт юм тоглож ээж, хамт юм хийж ээж, бүтээж ээж энэ сэтгэл хөдлөлтэй энийг ийм зүйлийг хуваалцж ээж ингэж нөгөө аав ээжийн харилцаа гэдэг зүйл явдаг болох зүгээр нэг дагуулж аваад тэгээ дэлгүүр авчиад пицца авч өгчөөл тэгээ ингээл өөрөө хүүхдэд цаг өнгөрөөцөн ингээд өөрийгөө би бол хүүхдэд цаг гаргадаг гэд ингээд яриад байгаа бол энэ уучлаараа бас биш юм аа л гэж би хэлмээр байгаа л да. За нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Тэгээ ийм сайхан нэвтрүүлэгт бас урьж оролцуулж одоо энэ жоохон сурсан мэдсэн нэг жоохон зүйлээ бас бусдад хуваалцах юм боломжийг олгосон танаа хамт олонд бас баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ манай нэвтрүүлгийн маань хамтран ажиллагч Элит гээд цэцгийн салон байгаа. Энэ салооны маань
сайхан цэцгийн бодлого болон Hug Mom сэтгэл зүйн төвийн гарын бэлэг байна. За баярлалаа. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Hug Mom Mongolia сэтгэл зүйн төв. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Elite цэцгийн салон. Цэцгийн соёлыг Elite цэцгийн дэлгүүрээс. Өнөөдрийн нэвтрүүлгээс эцэг эхчүүд та бүхэн маань хүүхдийнхаа сэтгэл готрлыг таних, тэдгээртэй хэрхэн туслах, дэмжих талаар багахан ч гэсэн мэдлэг олж авсан байх гэдэгт итгэлтэй байна. Томчууд бидний үүрэг бол өөр хүүхдүүдийнхаа сэтгэл зүйг хамгаалах. Тэгэхээр эцэг эхчүүдээ өөр хүүхдүүдээ аз жаргалтайгаар өсгөцгөөе. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Elite цэцгийн салон болон Hug Mom Солонгос улсын номер 1 сэтгэл зүйн төв ажилласан. За хэрвээ танд сэтгэл зүйн тулгымцсан асуудлууд болон асуух асуултууд байвал манай нэвтрүүлгийн хаягаар захиа илгээгээрэй. За дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.